За би тус ажлын хэсэгт орж ажилласан. Тэгээ бидний хамгийн гол дүгнэлт нь өөрөө юу вэ гэхээр хууль тогтоомжийн хүрээнд бол харьцангуй бид нар цаасан дээр буулгасан зүйл заалтууд бол байгаа. Гагцхүү хэрэгжилт бол маш муу байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хангах тал дээр хүртэл маш олон зохицуулалтуудыг хөдөлмөрийн тухай хуулиараач тэр хүний эрхийн хуулиараач тэр бусад зохицуулалтуудаар бид нар оруулсан байдаг. Төрийн албаны тухай хуульч гэдэг юм уу. Бүхий л энэ зохицуулалтуудыг бий болгосон ч эргээд хэрэгжилт бол маш муу байдаг. За наад захын жишээлбэл 25-аас дээш ажилтнтай аж ахуй нэгж байгууллагууд нийт ажил хэсгийнхаа 4% хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулах үүргийг хүлээж идэг. Тэгээ энэ үүргээ хэрэгжүүлж байгаа байгууллагуудын тоог нь аваад үзэх юм бол маш бага. Өмчийн төрөл хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтнтай аж ахуй нэгж байгууллага нийт ажлын байрныхаа 4%-аас доошгүй оронтон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулна гэж хөдөлмөрийн тухай хуулийн 144-ийн 2-т заасан байгаа. За ажилуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хөдөлмөрийн усны доод хэмжээтэй тэнцүү төлбөрийг төвлөрүүлдэг. Тэгэд энэ сангаасаа дамжуулаад эргээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих амжиргааг нь дээшлүүлэх төсөл хөтөлбөрүүдийг явуулдаг. За 25-аас дээш ажилтнтай аж ахуй нэгж байгууллагуудын тоог аваад үзэх юм бол тэр чин 43 мянган аж ахуй нэгж байгууллагаасаа 8 мянга орчим аж ахуй нэгж байгууллага 25-аас дээш ажилтнтай гэтэл 800 хүрэхгүй аж ахуй нэгж байгууллага Монгол улс даяар энэхүү төлбөрийг бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлж байгаа юм аа. Тэгэхээр маш хариуцлагатай бол байгууллагууд байдаг. Тэдгээр байгууллагуудын ачааллыг энэ 4 сарын 1-ээс эхлэн хөдөлмөрийн усны доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдүүлж байгаа. Гэтэл хариуцлагадаа төлж байгаа хүмүүсээ бид нар урамшуулдаггүй, чөлөөлдөггүй, ямар нэгэн бодлогын арга хэмжээ авдаггүй мөртлөөсөө төлдөггүй хүмүүсийг бид нар хуулиа биелүүлэх тал дээр нь ердөөсөө анхаарч юм хариуцлага тооцох механизм ердөөсөө огт байдаггүй юм аа. Тэгэхээр хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр бид нар дөрвтэй арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага бол байгаа юм. Тэгээд би эргэцэн дарга энд байгаа дээр хичнээн аж ахуй нэгж байгууллага ер нь төлж байна уу? Томоохон аж ахуй нэгж байгууллагуудад бид нар бас ямар талархал дэвшүүлж болох вэ? Эргээд хуулийн хэрэгжилтийг хангах тал дээр төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж ийн үгүй юу? Төрийн байгууллагууд хуулиа хэрэгжүүлэхгүй байхад бид нар бас ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг дээр бас дөрвтэй арга хэмжээ төлөвлөж ийн үгүй юу гэдэг. За Саранчулуун гишүү хариулна. Ажлын хэсгээс хариулах уу? Рэгцэн 5 дугаар графон. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр өнгөрсөн жил бид нийгмийн даатгалын байгууллагаас нийт аж ахуй нэгж байгууллагуудын тоо мэдээлэл за хөдөлмөр халамж үүсгэхийн ерхий газар дээр 25 ба түүнээс дээш ажиллагчтай аж ахуй нэгж байгууллагуудын төлбөр төлөлтийн мэдээлэл цуглардаг. Тэгэхээр энэ мэдээлэл дээр үндэслээд бас тодорхой зарим дүн шинжилгээ хийгээд энэ жилээс бид манай яамны салбарын хяналтын газартай хамтран аж ахуй нэгж байгууллагууд 25 ба түүнээс дээш ажиллагчтай аж ахуй нэгж байгууллагууд дээр хөдөлмөрийн хуулийн 144 дэх зүйлийн хэрэгжилтийн байдалд улсын үслийг хийх, за энэ хуулиа хэрэгжүүлээгүй байгууллагууд бас тодорхой арга хэмжээ авах, анхааруулах, за түүнчлэн манай яамны харьяа хөгжлийн бэрхшээлтэй өнөө хөгжлийн ерхий газраас энэ чиглэлээр 25 ба түүнээс дээш ажиллагчтай аж ахуй нэгж байгууллагуудад бас зөвлөгөө өгөх, зөвлөн туслах, үйлчлэгээ үзүүлэх ийм ажлуудыг хийхээр төлөвлөөд ажил мэл үндсэндээ эхэлж байна. За нийгмийн даатгалын ерхий газрын мэдээллээр нийтдээ хөдөлмөр халамж үүсгэхийн ерхий газрын мэдээллээр өнгөрсөн жил нийтдээ 16-аас 2024 оны байдлаар 800
63 аж ахуйн нэгж байгууллага одоо төлбөр төлсөн байгаа. За үүнээс 24 оны байдлаар ердөө 192 аж ахуйн нэгж байгууллага 7.2 тэрбум төгрөгийн хөдөлмөрлөлтийг дэмжих сан төлрүүлсэн гэсэн мэдээлэл байгаа. За аймагуудаас бол хамгийн өндөр төлбөр олон аж ахуйн нэгж төлбөр одоо төлсөн байгаа нь болохоор Өмнөговь аймаг дээр 39 аж ахуйн нэгж байгууллага, Дорноговьд 11, Төв 14, за дүүргүүдээс Сүхбаатар хаан уул дүүргүүд дээр 21 аж ахуйн нэгж байгууллага тус бүр ийм одоо төлсөн байгаа. Гэтэл одоо яг нөгөө төлбөр төлөх ёстой аж ахуйн нэгж байгууллагатай харьцуулахад маш бага одоо ердөө 10 хүрэхгүй юм орчим хувь нь байгаад байгаа юм. За ер нь огт төлбөр төлдгөө аймаг маш бага бас байгаад байна. За юунд бол Говьалтай аймаг 2024 оны байдлаар огт төлбөр төлрүүлээгүй байгаа юм дүн мэдээ байна. За Булган, Архангай, Увс, Ховд, Говь Сүмбэр аймаг за Багнуур, Баханга дүүргүүд дээр ердөө 1-2 аж ахуйн нэгжил энэ одоо хөдөлмөрлөлтийг дэмжих санд хөгжлийн бэрхшээлтүүнийг ажилуулаагүй төлбөрийг төвлөрүүлсэн ийм мэдээлэл байгаа. За харин өндөр төлбөр төлсөн аж ахуйн нэгж байгууллагууд бас байна. За энд бол өнгөрсөн 2024 оны байдлаар ихэд Эрдэнэт үйлдвэр 803 сая төгрөг, оюу талгай 753 сая төгрөг, за Капитрон банк 126 сая, Хаан банк 415 сая гэх мэтлэнгээр ийм. За нэмж хариулъя. 5 дахь микрофон харагдсан. Ийм одоо өндөр төлбөр төлсөн бас аж ахуйн нэгж байгууллагууд байгааг бас бид байгууллагууд байна. Тийм учраас бид бас цаашдаа энэ чиглэлээр энэ хуулийн хэрэгжилтийг сайжруулах, аж ахуйн нэгж байгууллагууд өөрөг хариуцлагыг сайжруулахад чиглэсэн асуудлуудыг бас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, за түүнийг дагаж бас хөдөлмөрлөлтийг дэмжих тухай хөдөлмөрийн тухай хуулиуд дээр нэмэлт өөрчлөлт оруулах юм хуулийн төслүүдийг боловсруулж байгаа. Энэ хуулиуд дээр бас тодорхой зохицуулалт, ялангуяа одоо төлбөр төлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг ажлын байраар хангаж байгаа байгууллагуудад бас зарим дэмжлэг үзүүлэх юм зохицуултуудыг тусгаж ажиллаж байгаа. Ариун заяа гишүүн нэмж асууно. За тэгэхээр хуулийг бид нар баталдаг бол төр өөрөө хамгийн түрүүнд одоо бас хуулийг хэрэгжүүлдэг байх, үүргээ хүлээдэг байх ёстой гэдгийг би онцгойлон хэлээд байгаа юм. Тэгэхээр төрийн байгууллагууд өөрсдөө 25-аас дээш ажилтнтай, бүх яамд 25-аас дээш ажилтнтай шүү дээ. Яг хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилуулж байна уу? Ажилуулаагүй бол энэ төлбөрөө төлж байна уу, үгүй юу гэдэг бол өөрөө маш чухал асуудал. Төр өөрөө хэрэгжүүлэхгүй байгаа бол бусдыг ч гэсэн хэрэгжүүлээ гэж шаардах бол хэцүү байхгүй. За нөгөө талдаа бол яг бид нар төсөв одоо батлахад үүнийг ярих ёстой юм байна. За нөгөө талдаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулахад төрийн албаны тухай хуулиар ямар саад бэрхшээлүүд байна вэ гэдгийг бид нар бас тухайлсан хуулинд нь одоо бас өөрчлөлтийг оруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэнд одоо тавигдах шаардлагыг жишээлбэл заавал дээд боловсрал одоо эзэмшсэн байх ёстой мó, заавал төрийн албан хаагчийн шалгалт өгөөд тэнцсэн байх ёстой мó гэх мэтчлэн асуудлуудыг хуулиар бас зохицуулах хэрэгцээтэй юм аа. Ингээд төлөвлөгөөнд оруулж ажиллаараа би хамт одоо дэмжиж ажилланаа. За баярлалаа. Батэрдэн гишүүн.